Сайн байна уу, сонсогч минь? Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний lexical resource буюу үгийн баялагийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй get болон үйл үгстэй хамгийн түгээмэл ашигладаг phrasal verbs-үүдийг авч үзнэ. Эдгээр хэлц үгсийг судалснаар таны ярианы болон бичгийн чадвар илүү уян хатан болж IELTS-ийн ярианы хэсэгт өндөр оноо авахд тодорхой хувь нэмэр оруулна. Эхнийх нь get үйл үгтэй холбоотой чухал хэлц үгс. Эхнийх нь get over гэдэг хэлц үг. Энэ нь ямар нэг өвчин эсвэл хүнд хэцүү туршлага, сэтгэлийн дарамтаас эргэн сэргэх, даван туулах гэсэн утгатай. Жишээлбэл It took her a long time to get over the flu. Буюу түнд томуугаас идэрэхэд их хугацаа хэрэгтэй болсон гэж ашиглаж болно. Энэ нь IELTS-ийн speaking part 2% туршлагаа ярих үед таны яриаг илүү байгалийн болгоно. Дараагийн хэлц үгс үйл үгтэй холбоотой. Эхнийх нь take up гэдэг хэлц үг. Энэ нь шинэ хобби эсвэл үйл ажиллагааг эхлэх гэсэн утгатай. Жишээлбэл I recently took up painting as a way to relax гэж хэлж болно. Харин take on энэ хариуцлага ажил үүрэг хүлээх эсвэл хэн нэгнийг ажилд авах гэсэн утгыг илэрхийлнэ. Our company is taking on new employees гэж хэлснээр манай компани шинэ ажилчид авч байна гэсэн утгыг илэрхийлнэ. Эдгээр нь speaking-ийн сэдэв, work and hobbies дээр таны үгийн санг баяжуулна. Одоо бид band 6.1 болон band 8.1 ярианы ялгааг харцгаая. I felt better after my cold гэсэн өгүүлбэр нь утга зөв боловч энгийн хэллэг. Харин It took me a few days to fully get over my cold гэж хэлэх нь get over хэлц үгийг ашиглаж таны үгийн сангийн баялагийг харуулж байна. Иймэрхүү ялгаа нь IELTS speaking-ийн lexical resource шалгуурыг дээшлүүлж таны оноог нэмэгдүүлнэ. Одоо эдгээр хэлц үгсийг ашигласан бодит харилцан яриаг сонирхцгоё. Энд get along with, get around to, take up, pick up, get through болон take off зэрэг олон хэлц үгсийг нэг дор ашиглаж байна. Энэ нь таны ярианд уян хатан байдлыг нэмнэ. Ярилцагч нь How are you getting along with гэж асууж би We all get on really well гэж хариулж байна. Энэ нь хүмүүстэй харилцах харилцааг илэрхийлдэг. Харин taking up that coding course энэ шин зүйл хийж эхлэхийг илэрхийлж байна. Энэ мэтээр эдгээр хэлц үгсийг өдөр тутмын яриандаа хэрэглэснээр таны lexical resource шалгуур ихээхэн дээшлэнэ. Үргэлжлүүлэн get үйл үгтэй get away хэлц үгийг авч үзье. Энэ нь амрах эсвэл зугаалах зорилгоор хаа нэг тийшээ явах эсвэл ямар нэгэн газраас хүнээс зугтах гэсэн утгатай. Жишээлбэл I need to get away for a few days гэж хэлэх нь би хэдэн өдөр амрах хэрэгтэй байна гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь таны IELTS-ийн travel and holidays сэдвэрх яриаг илүү баяжуулна. Одоо сурсан мэдлэгээ шалгах дасгал хийцгээе. After weeks of hard work, I really need to for a while гэсэн өгүүлбэрт ямар хэлц үг тохирох вэ? Сонголтуудаас зөвийг нь сонгоно уу? Зөв хариулт болсё. Get away. Учир нь get away. Энэ амрах, түр зуур явж алжаал тайлах гэсэн утгатай бөгөөд энэ өгүүлбэрийн утгад хамгийн сайн нийцнэ. Өнөөдрийн хичээлээр бид get болон үйл үгстэй холбоотой чухал phrasal verbs-үүдийг судалж тэдгээрийг хэрхэн IELTS-ийн шалгалтад үр дүнтэй ашиглах талаар ярилцлаа. Эдгээр хэлц үгсийг өдөр тутмын яриандаа байнга хэрэглэж дасгал хийгээрэй. Энэ нь таны lexical resource-ийг дээшлүүлж band 7.1 оноонд хүрэхэд туслана. Амжилт хүсье. Баяртай.